үнэхээр хотоодыг ерөөсөө хеликобактерийг л устгачвал цоо эрүүл болох уу? Ерөнхийдөө хеликобактер биднийг яг хотоодны хавдартай болгоод байгаа тэр гол хөнөөлт хүчин зүйл нь мөн үү гэдэг. За өнөөдөр бид нэр маш сонирхолтой сэдвээр ярина. Тэгэхээр маш олон хүмүүсийн хувьд бас асуудал болоод байгаа. Хеликобактер, хотоод хоёрын хоорондох харилцаа хамаарал. Ерөнхийдөө хеликобактер нь бидний ерөнд яг үнэхээр дайсан муу юм уу? Одоо бидрийг гол асуудлыг үүсгээд байгаа тэр хотоодыг гэмтээж байгаа томоохон хүчин зүйл гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яг бодит байдал дээр бүр одоо бид нэр заавал устгах ёстой тийм эмгэг төрүүлэгч мөн үү? За дуу хэвийн байна гэн цэгмэд илдэг очир. За баярлалаа. Дуу хэвийн байгаа бол ярих сэдв рүүгээ ороо явчээ. За үзэж байгаа хүмүүс маань хэрвээ өнөөдрийн сэдвтэй холбоотой танд асуудал байгаа бол асуулт байгаа бол комент хэсэгт бичээрэй. Би ерөнхийдөө эхлээд тодорхой нэг юм та бүхэнд хэрэгтэй мэдээлэл өгөөд тодорхой юм эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох юм хэсэг явдаг. Тэр одоо зарчмаараа эхлээд яг өөрийнхөө бэлдсэн ярих хэсгээ ярьчаад тэгээд дараа нь та бүхнийхээ асуултанд хариулаад явна. За ер нь бол нэг цагтаа багтаагаад лайв хийчихье гэсэн юм бодолтой байна. Гэхдээ манай ерөнхийдөө энэ лайвыг үзэж байгаа хүмүүс олон асуулттай байгаад хүмүүс нийтвэхтэй байгаад ах тохиолдолд бол бас цаашаа асуултаа бүрэн хариулахыг хичээнэ. За одоогийн байдлаар бол 12 хүн үзэж байгаа юм байна. За 16 болчлаа. За та бүхэнд орой мэндийг хүргье. Сайхан амарч байна уу? За өнөөдрийн ярих сэдэв бол хотоод байгаа. Тэгэхээр хотоодтой холбоотой. Тэгээд тэрэн дотроо болохоор хеликобактертай холбоотой. Иргэн тойрондох эдгээрийн хооронд одоо хамаарал холбоо байна уу? За үнэхээр хотоодыг ерөөсөө хеликобактерийг л устгачвал цоо эрүүл болох уу? Ерөнхийдөө хеликобактер биднийг яг хотоодны хавдартай болгоод байгаа тэр гол хөнөөлт хүчин зүйл нь мөн үү гэдэг энэ тал дээр ярих гэж байна. За би слайдаа өгөө явчээ. Та нар тэгээд эндээс хараад явчих байхаа гэж бодож байна. За яриа бол хэвийн сонсогдож байгаа. Дүрс хэвийн байгаа бол би ерөнхийдөө ингээд яриад явчих тийм ээ. За миний хувьд болохоор шимт хичээл судлаач, эрүүл мэндийн коуч гэсэн ийм мэрэгчлэлтэй хүн байгаа. За миний карьерийн одоо шатлал нь болохоор би өөрөө бас үндсэн мэрэгжил бол физикч хүн байгаа. За тэгээ физикийн ухааны доктор гэж явдаг. За тэгээд биофизик, биоонгаа ухаан, биохим гэдэг энэ тал дээр бол маш их сонирхдаг учраас энэ чиглэлээр маш их одоо судалгааны ажлууд хийдэг, уншдаг. За тэгээд тэр бүхнээсээ бол хүмүүстээ хэрэгтэй юм мэдээллийг бас хуваалцаж хүмүүст хэрэгтэй мэдээлэл шеэрлж хуваалцаж явдаг ийм хүн байгаа. За хотоод дэмжлэх арга гэдэг энэ хүү пэйж хуудас хотоод дэмжлэх арга гэдэг группийн админ хийгээд одоо 7 жил болж байна. За ингээд ер нь бол миний одоо судалгааны одоо гол ийм хэсгүүд дотор бол улаан холон сөөргөө хотоод дотор бол ерөөсөө хотоод тойрсон хотоодны шарх хеликобактер хотоодны хатан гэршил гэдэг. За тэгээд цаашлаад илэг зүснээр улчирхаа гэдэс гээд ерөөсөө л хоол боловсруулах эдгээр эргэтэн тогтолцоонуудын хоорондох юм холбоо хамаарал тэдгээрийн үйл ажиллагаа яг юунаас болж доголдоод байдгүй эргээд яаж бид нэр эмгүүгээр ангааж болох вэ гэдэг тал дээр голлон ингэж чиглэж судалдаг ийм хүн байгаа. За тэгээд миний нэг судалгааны хамгийн том сонирхолтой ухаад дуусахгүй тэр нэг хэсэг тэр объект нь болохоор хеликобактер гэдэг энэхүү нэгэн амьд организм. Тэгэхээр энийг бол судалдаг. Тэгэхээр энэ өнөөдөр бол яг хотоодтой холбоотой энэ хеликобактерийн талаарх мэдээлэл та бүхэнтэйгээ бас ярилцаад за хүмүүсийн дотор байдаг нэг төөрөгдлүүд байгаа. Тэгэхээр тэр төөрөгдлүүдийг бас яг тодорхой юм яг суурь судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэлүүд дээр үндэслэж та бүхэнд мэдээлэл хүргэх гэж байгаа. За тэгэхээр энэ нь болохоор ерөнхийдөө бид нэр
зүүрлэх юм бол одоо зарим хүмүүс бүр хеликобактер гэдэг энэ бактерийг л устгачвал би хизээч хотоодны хавдартай болохгүй юм байна гэж үзээд хеликобактерийн хойноос одоо улааран түүнийг устгах, түүнийг яг дайсан мэтээр үзэж ингэж маш хэмжээгээр чиглэсэн одоо эмчилгээ хийгээд яваад идэг. За тэгээд нөгөө жомо устгах жагаад грэштан гэдэг шиг хитрхи одоо энэ бактерийн араас явж агаад харин ч эсрэгээрээ хотоод гисцнийхаа үйл ажиллагааг бүр хямраачихсан маш олон зовиорууд өөрт нь үүссэн юм хүмүүстэй бол би өдөр тутамдаа тааралддаг учраас ерөнхийдөө эдгээр хүмүүст ингээд нэг нэгээр нь мэдээлэл өгөөд зөвлөгөө өгөхөд бол одоо бидний цаг үргэлжлэхгүй, тийм учраас ингэж сошиалын энэ сайхан боломжийг ашиглаад нэг дор олон хүнд яг зөв мэдээллийг олон одоо өөр өнцгөөс цуглуулсан мэдээллүүдийг бас хүргэдэг. Тэгэхээр яг нэг тодорхой чиглэсэн ганцхан нэг судалгааны ажил бол өрөөсүүлээд учраас олон их үүсвэрүүдээс та бүхэнд хэрэгтэй мэдээллүүдийг өгж байгаа гэдэгт одоо та бүхэн итгэлтэй байж болно. За тэгэхээр өнөөдрийнхөө ярих сэдв рүүгээ ороо явчих. За тэгэхээр энэ бактери, за хеликобактерийг бол бид нар ерөнхийдөө шинжилгээгээр бол өгөөд тодорхойлчихж байгаа шүү дээ. Ер нь үндсэн бол нэг хэдэн шинжилгээ байгаа. Анх удаага одоо ер нь бактерийн халдвар авч ирсэн нь үгүй юу гэдгээ мэдэх гэж байгаа бол цусандаа өгчдөг. За тэгээ энэ бол одоо таны биед дархлааны тэр бактерийн эсрэг үүссэн дархлааны эсрэг биеуд байна уу гэдгийг л тодорхойлж байгаа болохоос биш та одоо хеликобактер нь яг байна уу, одоо таны хотод нь байна уу гэдгийг бол тодорхойлдоггүй. За тэгээд нөгөө одоо үлээлэг буюу одоо амьсгалын сорилоор бид нар бас үздэг тийм ээ. За тэгэхээр энэ хеликобактер чи өөрөө тодорхой хэмжээний юм хий ялгаруулж яадаг. Тэгэхээр тэрхийн тусламжтайгаар хэр хэмжээгээр таны биед хеликобактер байна вэ гэдгийг яг тоон үзүүлэлтээр гаргахад бол энэ амьсгалын сорилт бол маш их оновчтой байдаг. За тэрнээс гадна одоо өтгөн бидний бааснаас одоо дээж авч байгаа тэн дотор эмгэг одоо нөгөө эсрэг төрөгч байна уугүй юу гэдгийг нь үздэг. За мөн хотоод дурандах явцдаа тэндээс одоо таны салт бүрхүүлээс ийм бас юу аваад сорил аваад тэнд биопси эдийн шинжилгээ хийгээд за тэн дотор бол одоо хеликобактер байна уугүй юу гэдгийг тодорхойлдог тодорхой юм аргаараа тодорхойл бактеритай мэдээж авч болдог. Та анхаарлаа түр хандуулна. Би танд нэг вебинарын зар хүргэж байна. 4 сарын 27 оны хагас өдөр бид нэр хотоод гизээ эмгүү ангаа гэдэг ээлжид нэг 2 цагийн вебинараа явуулах гэж байна. Хэрвээ та хотоодны улаалт үрвсэлтэй, хотоодны шалбархай шархлаатай, мөн хотоодны хатан гэрчлэлтэй байгаа бол танд энэ вебинарт өгөх мэдээлэл хэрэгтэй байх болно. Тэгэхээр нөхөн сэргээх эмчилгээний үед эмчилгээний үр дүнг сайжруулах, дэмжих, за мөн эдгэрэлтийг түргэсгэх, өвчин дахихаас урьдчилан сэргийлэхэд тустай зөвлөмжүүдийг бид энэхүү вебинартаа багтаасан байгаа. За мөн хеликобактерийн халдвартай хүмүүсийн хувьд болохоор бактерийн эсрэг эмийн эмчилгээ хийлгэж явах явцдаа мөн эмчилгээгээ хийлгээ дуусгасныхаа дараа эмийн гаж нөлөөг эмчилгээний үр дүнгээ цааш нь өргөжлүүлээд хадгалахад хэрэгтэй тэрхүү одоо зөвлөмжүүдийг мөн бас оруулсан байгаа. За бидний хувьд бол сүүлийн 7 жилийн хугацаанд нийтдээ одоо 50000 гаруй хүмүүст хотоод гидсний нөхөн сэргэх зөвлөгөөг шимт хичээл судлал хоол зүйн ухааны үндсэн дээр одоо өгч өөрсдийнхөө хуримтлуулсан туршлагаасаа энэхүү вебинартаа оруулсан энгийн өдөр тутамдаа хэрэгжүүлж болох ийм одоо практик ийм зөвлөмжүүдийг бол багтаасан байгаа. За вебинарын сэдвт болохоор хоолны зөвлөмжийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж өгж байгаа. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний сонголт зөв сонгоно гэдэг бол энэ хотоод гидсний асуудалтай хүмүүсийн хувьд эргээд хэвийн байдалд нь оруулахад хамгийн чухал байр суурийг эзэлж яадаг. Тийм учраас эмчилгээний үед хэрэглэхэд зохистой ээлтэй эм хүнс болон мөн эмчилгээний үед түр хугацаагаар хязгаарлах хотоод гидсний салстыг зочроодог тэрхүү бүтээгдэхүүний талаар маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгнө. За мөн хүмүүсийн хүсэлтээр бид нар хоолны шингэцийг сайжруулдаг шимтэй тэгээд тижээллэг хоолны жоруудыг бас энэхүү вебинартаа бол оруулсан байгаа. За мөн түнчлэн одоо хотоод гидсний асуудалтай хүмүүсийн өдөр тутамдаа мөрдөх энэ дэглэмүүдийг бид нэр танилцуулахаас гадна хотоод гидс яг одоо өвдөд байгаа ийм хүмүүсийн хувьд өвдөлтөө намдаах энгийн аргуудыг бас оруулсан байна. За вебинарын үндсэн төлбөр нь болохоор 25000 төгрөг байдаг. За 4 сарын 21 дотор бид нэр эртэж шуунуудаа одоо төлбөрөө хямдруулж 20000 төгрөгөөр төлбөрийг тогтоосон байгаа. Хэрвээ та вебинарыг сонирхоод мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж байгаа бол комент хэсгээр нэг гэд бичээрэй. Бид нэр энэ бичсэн хүмүүсийн хувь чатаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. За тэгэхээр энэ сэдвийг үзэж сонсож байгаа өнөөдөр хүмүүс бол ерөнхийдөө хеликобактертай
байсан ч юм уу одоо байгаа ч юм уу иймэрхүү хүмүүс сонсож байгаа байх гэж бодож байна. Тийм учраас та ямар нэгэн байдлаар өөрийгөө хеликобактеритайгаа ямар аргаар яг тодорхойлсон бэ гэдгээ комент хэсэгт бичээрэй. Миний саяны хэлсэн 4 төрлийн арга байгаа. Тэгэхээр энэ яг аль аргаар нь та хеликобактери оршуулж байсан бэ, онцлуулсан бэ гэдгээ бас бичиж явчаарай. За тэгэхээр ер нь бол энэ бактерийг маш олон орны одоо судлаачид бол судалчихсан байгаа. Тэрэн дотор манай Монголын бас судлаачид, эрдэмтэд, энэ эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиуд бол одоо гадны орнуудтай, за тухайлах юм бол Японы эрдэмтдтэй, за Германы эрдэмтдтэй, Америкийн эрдэмтдтэй ингээ хавсарсан ийм судалгаануудын ажлыг бол хийсэн байдаг. За тэр судалгааны ажил болгоныг бол би бүгднийг үзсэн, бүгдэнтэй танилцсан, бүгднийг уншсан байгаа. Тэгэхээр ягаад тэгэхээр хеликобактер бол өөрөө дотроос омог нь өөрөө дэлхийн аль бүст та амьдарч байна вэ гэдгээс хамаарат өөр байдаг. Тэгэхээр одоо бид нар яг одоо жишээ нь та хэрвээ Хятадд байгаа бол танд байгаа тэр хеликобактер одоо тэр Хятадд амьдарч байгаа хүмүүст байдаг тэр омог танд байх магадлал өндөр байх жишээ нэ тэ. Хэрвээ та Европт амьдарч байгаа бол тэр баруун үний одоо типийн тэр хеликобактер байх магадлал өндөр байх жишээтэй. Тэгэхээр та дэлхийн одоо энэ бөмбөрцгийн аль хэсэгт амьдарч байна гэдгээс хамаарат таны биед байгаа одоо хеликобактер маань бас өөр юм омгийнх байж болдог. Тийм учраас энэ болгоны эмчилгээ бол тодорхой хэмжээгээр өөр байдаг, өөр байх ёстой. Ягаад тэгэхээр хеликобактери омог болгон бол өөрийнх нь тэр амьдрах чадвар нь мөн тэр эмчилгээнд хариу үзүүлж байгаа тэр байдал нь өөр байдаг учраас авах арга хэмжээ нь өөр болно. Тэр утгаараа би одоо Монголд хийгдсэн судалгааны ажлууд нь яг ямар одоо тийм бэлэг одоо хэв шинжийн ийм бактерит илүү монголчуудад байна вэ гэдгийг судалсан ажлыг нь мэдхгүйгээр одоо жишээ нь би Японд хийгдсэн ажлыг л энд яриад байвал эн чинь Монгол хүн тохирохгүй байх талтай. Эсвэл би Америкт байгаа хүнд хийгдсэн эмчилгээний тал дээр зөвлөгөө өгдөл энэ оновчгүй болох талтай. Тийм учраас би Монголдо хийгдсэн ер нь бол нэлээд олон 10-аад ажил хийгдсэн байлээ. Тэгэхээр тэр болгонтой бол танилцсан. Тэгэхээр тэндээсээ бас та нарт хэрэгтэй юм одоо гол поинтуудыг бас өгөөд явчихъя гэж бодож байна. За тэгэхээр ер нь бол энэ хеликобактерийн тархалт бол ерөөсөө дэлхийн нийт хэрэг байгаа. Бактери байхгүй газар ер нь баг байхгүй. Энэ хеликобактергүй. Ягаад тэгэхээр энэ хеликобактер бол хизээ анх одоо тодорхойлогдсон гэхээр 40 жилийн өмнө л анх хеликобактер гэж ийм бактери байдгийн байна. Тэгээд ходоодн дотор байдгийн байна. Дээр нь инээс болоод ходоод өвчлөлтийн байна гэдгийг л одоо яг шинжлэх ухааных нь үндслээр баталсан. Гэтэл энэ бактери бол тэр 40 жилийн өмнө амьдарч байсан биш. Энэ бол ерөөсөө хүн төрөлхтөнтэй хамт байж байгаа. Хүнээс өмнө байсан ийм бактери болж таарад байгаа. За тэгээд энэ дээр нэг сонирхолтой нэг юм факт байдаг. Тэрний үг гэхээр ер нь бол ингээд дэлхийн өнцөг болон дээр байгаа хүмүүсийн донд энэ бактерийн тархалт нь болохоор янз бүр байдаг ч гэсэндээ ерөнхийдөө ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр дундчлаад үзэх юм бол ер нь дэлхийн бөмбөрцөгтөр амьдарч байгаа 8 тэрбум хүний 70-80% нь энэ хеликобактерийн халдвар байдгаа гэж үздэг байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр 3-4 хүн одоо дотмын 1-2 нь одоо жишээ нь 80% гэж үзэх юм бол 5 хүний дөрөвт нь энэ бактери байх гэдэг шүү дээ. За тэгэхээр өнөөдөр та гэртээ тавуулаа амьдарч ялаа гэж бодоход таны гэр бүл байгаа гишүүдийн одоо доотлол нэг 4 хүнд нь 3 хүнд нь энэ бактери биед нь байж таарах гэдэг байна. За тэгэхээр эндээс бид нэр юу гэж үзэх гээд байна гэхээр ер нь бол хеликобактерийг гэхдээ ингээд байна гэд айдас төрөөд тэрийг одоо устгах гад бүр хэтэрхий бүр хүүхдийнхээ хүртэл бактерийг устгах гад дагуулад эцэг эхчүүд нь явж идэг. Энэ бол бас бодууштай зүйл байгаа. Ягаад тэгэхээр нэгэнт л дэлхий дээр байгаа хүмүүсийн одоо 80% нь буюу ихэнх нь энэ бактери байдаг юм бол ягаад одоо нас баралтын үндсэн шалтгаан тэгвэл ходоодны хавдар байдгүй юм бэ? Ходоодны шархнаас болж хүн өгдөггүй юм бэ гэдэг асуултыг та өөртөө бас тавиад үзээрэй. Ягаад тэгэхээр одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болохоор нийт хүн амын нас баралтын үндсэн шалтгаан буюу 50-аас одоо дээш хувьд нь одоо 53 гэдэг янз бүр байдаг л да. Ер нь бол 50 орчим хувь нь зүрх судасны өвчлөлөөс болж
нас урж ийн гэдэг байгаа болохоос биш хотоодны хавдараас болж нас урж ийн гэж хэлэхгүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бол нас уралтын хувьнаар бол нэгдүгээр байранд орохгүй байгаа. Гэтэл бид нар энийг одоо хеликобактерийг бид нар одоо устгах гээд одоо хотоод гисэндээ өөрөө маш их хэмжээгээр одоо сөрөг нөлөө үзүүлэх арга хэмжээнүүдийг аваад байдаг. Тэр утгаар нь би өнөөдрийн одоо бичлэгээр лайваараа та бүхэндээ энэ бактери ер нь бидний яг дайсан муу юм уу? За энэ бактеритай хэтэрхий одоо бид нар ингэж тулалдах, дайн үүсгэх шаардлага ер нь байна уу? Хүн болгон бактеритай хүн болгон тэрийг устгах шаардлага ер нь байна уу гэдэг энэ асуултыг та бүхнийг өөртөө хариулаасай гэж би бодож байна. Тэрний тулд одоо танд хэрэгтэй зарим нэгэн ийм одоо судалгааны ажлуудаас ер нь танилцуулъя гэж бодод байна л да. За тэгэхээр манай Монголд бол хийгдсэн ажлууд нь олон байгаад байгаа. Одоо жишээлбэл бол одоо Германы Heinrich Heine University гэж байгаа. Одоо Düsseldorf-ийн одоо их сургуулийн эрдэмтдтэй хамтарсан манай Монголын одоо томоохон эмнэлгүүд тэгээд одоо анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд эмчнэр бол ингээд судалсан. Энэ судалгааны ажлууд бол хийгдсэн байлээ. Энэ бол үнэхээр талархууштай. Ягаад тэгэхээр бид нар үнэхээр яг Монгол хүнд Монголын одоо энэ нийт хүн ам дотор энэ бактери нь өөрөө хэр зэрэг аюул үзүүлээд байна гэдгийг судална гэдэг чинь бол бид нар цаашдаа яг энэ тал дээр үнэхээр айдас байна уугүй юу гэдгийг чинь жинхэнэ одоо бодит харуулах тэр ажлууд байгаа. За тэгэхээр энэ дээр бол би одоо зарим ажлуудыг харуулад явчих. Та нар хэрвээ сонирхох юм бол интернетээр бол энд мэдээлэл бол ерөөсөө үнэгүй байгаа. Та татаж аваад бүрэн ихээр нь одоо хэрвээ англи хэлтэй бол сонирхоод үзэх боломжтой байгаа. Тэгэхээр энэ дээр одоо хеликобактерийн яг ямар хэв шинж нь Монгол хүмүүсийн дунд их түгээмэл тархачаад байгаа юм бэ? Дээр нь тэр одоо бактерийнх нь өөрийнх нь устгахад ямар одоо антибиотик эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байгаа, ямар антибиотик эмчилгээ үр дүнгээ өгөөд байгаа юм бэ гэдэг ийм судалгааны ажлууд бол хийгдсэн байна лээ шүү. Тэгэхээр энийг бол та бүхэн бас ер нь сонирхож авах хэрэгтэй. Хүн ер нь өөрийнхөө эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр цаг гаргаж сурах хэрэгтэй. За хэрвээ цаг гаргах завгүй байгаа бол та яг энэ талаар одоо ажилдаг ийм хүмүүсийн мэдээллүүдийг бас сонирхож нэг харж агаарай гэж хэлмээр байна. За тэгэхээр манай монголчуудын дунд бол ингээд ер нь төгссөн байгаа энэ хеликобактерийн ихэнх хүмүүст одоо хотоодонд нь байгаа тэр бактери нь болохоор юу гэхээр барууны ийм хэв шинжийн буюу western одоо type гэж ярьдаг. Тэгэхээр барууны хэв шинжийн ийм хеликобактер одоо илэрдэм байх, зөнхөлдөг юм байна. Тэгэхээр энэгээр бол бид нэр юу хэлэх гэж юм гэхээр уг нь бол бид нар чи Аз хүмүүс. Тэгэхээр бид нэр Аз хүмүүс зөнхөлсөн тэр бактерийн их байх юм болов уу гэдсэн чинь эсэргээрээ барууны хэв шинжийн энэ хеликобактерийн халдвар Монголын хүн амын ихэнхт нь бол тархсан байдаг. Тэгээд нөгөө зүүн Азийн орнууд гэж яриад байгаа штэ. Япон, Солонгос, Хятад гэдэг байгаа. Тэгэхээр эдгээр орнуудад байдаг тэр хэв шинж нь бол харьцангуй бага илэрдэг юм байна. Азаар тэр одоо зүүн Азийнх нь л хеликобактер нь илүү хор уршиг тарьдаг, илүү хотоодны хавдрыг үүсгдэг ийм аюултай байдаг юм байна. Тэгэхээр тэр тархалт нь монгол хүмүүсийн хувьд бол харьцангуй бага байдаг. Гэхдээ байд юм биш үү? Байдаг. Тэгээд арай аюул хоруу чанар багтай тэр хэв шинж буюу одоо барууны хэв шинж гэдэг байгаа тэр хэв шинж нь монгол хүмүүсийн илүү түгээмэл тарцсан байдаг гэсэн энэ судалгааны ажлуудын үр дүнгууд бол байгаад байгаа. За тэгээд ер нь бол хеликобактер нь ер нь ганцхан хотоодонд байдгүй гэхээр үгүй юм байна. Ер нь бол хүний одоо биеийн өөр хэсгүүдэд бол энэ бактери тэр байтугай хүний нүдэнд те хамрын хөндөд за тэр байтугай одоо зүрхний одоо титэм судас гэж ярьдаг. Тэгэхээр тэр судаснд хүртэл бидний дунд чихэнд цөсний хүүдийн за тэгээд ер нь бол ингээд ер нь хүний биеийн олон хэсгүүдэд бол энэ хеликобактер тодорхой хэмжээгээр бол илэрдэг ийм онцлогоонуудаар бол илэрж байгаа энэ зураг бол энэ дээр та бүхэн харж болно. Тэгэхээр хеликобактер бол ер нь бол биднэрт цоошин бол зүйл ерөөсөө биш юм байна.